шинхээ үлээ хацсан тэнгэр шинхээ үлээ сэлний амьсаа шинхээ өглөө болгон дандаа шиний хаа эрдийн өглөө шиний хурмын өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө нарны автом затрал шинхээ навчин усан шүдэр шинхээ найснагти водор шинхээ намун өглөө дандаа шиний хаа эрдийн өглөө шиний хурмын өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө ушаг намын удас шинхээ бинgat туни айху шинхээ багчууд бидний яра шинхээ баяр өглөө дандаа шиний хаа эрдийн өглөө шиний хурмын өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө ля 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 шиний үсгийн өглөө шиний гачрахын Бүр чи намайг харж байна уу? Хөөе. Чи нэг шиддэг юм уу? Шиддэнгүүд нэг ийм малгай өмсдөг те. Чи мэдхүү? Мэдээ шүү. Кинон дээр те. Би Harry Potter-ыг бүгдийг нь үзсэн шүү. Оо тийм үү? Тийм. Harry Potter дээр шүү те. Бүр ийм шиддэг малгай гардаг шүү те. Тийм. Өөрөө яваад идэг те. Тийм. Ярьдаг шүү те тэр чинь бүр. Энэ надад зөгч гэнэ үү? Чамд биш надад зөх баха. Чиний хөлжээ яасан? Чи яагаад хөлөө зөхөд байгаа юм? Энэ үү? Миний хөл хараа ойр жоохон болохгүй байна. Яагаад болохгүй байгаа юм? Миний өвдөөд, шагааваас өвдөөд, ер нь тэр чигтээд өвдөөд байна. Тэ миний өснүүд бас унаад ах юм. Оо бас уу. Харин тийм. За яагаад өвдөөд бас өснө унаад байгаа юм болоо? Чамд ер нь кальц дутагдаад байгаа юм болов? Кальцаа. Тий. Тэр нь бас юу юм бэ? Чи ер нь сүү ууж гин үү? Сүү юу? Тий. Сүү уудаггүй штий. Оо. Тэгвэл аргагүй штий. Би сүүгаагүй зөндөө удаж гин өө. Кальц гэдэг чинь штий. Бидний заавал хэрэгтэй эрдэс витамин баггүй юу? Витамин? Тий. Нөгөө нэг имийн сан зардаг витамин шиг үү? Тий. Гэхдээ заавал бид нэр кальцаа нөхөн өөр чин төмрөө нөхөн гээд заавал имийн сангаас витамин авах шаардлагагүй. Тэгээд яах юм? Одоо сүү цагаан идэж штэ. За. Тэр бүгд чинь кальц хамгийн ихээр агуулдаг байхгүй юу? Сүү цагаа идэ. Тий. Аарвал маарвал бяцлаг үү? Тий. Тэгээд сүү хөөрүүлсэн сүү юу? Тий. Тэгээд би мөрөд хоёрыг өдрө болгон сүү уугаарэ гэж тэгдэг штэ. Гэтэ би сүү уухгүй ч гэсэн аарвал иддээ штэ. Гэхдээ сүүнд ч хамгийн их кальц агуулдаг байхгүй юу? Тийм үү? Тий. Тэгээд сүү уугаад би зүгээр болох уу? Тий. Сүү уугаад бид нөгөө нэг өөрт хэрэгтэй кальцаа нөхөж авч ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо сүүчин бол эмч юм байна те? Тий, юу тэгэж ойлгож. Тэгээд эмчнэр чинь цагаан юм өвс яваад идэв юм бэ штий. Бид нэг сүү уугаарай гээд идэв юм. Цагаан юм өвсөд яваад идэв штий. Хөөе. Ингэдэг штий. Хүүхдүүдийг ингээл жоохон байхтнаас айгүйх сүү уулгадаг штий. Сүүгээ уугаарай, өндөр болно шүү гэл те. Бас тэгд юм уу? Тий. Сүү уух юм бол штий. Кальцаа сайн нөхөж аваад өндөр болдог байхгүй юу? Би өндөр болохгүй. Яагаад? Чи намайг хар л та. Би бүр амар өндөр байгаа үстэй. Би тэг хинжиж үтсэн чи бүр 180 см байсан шүү дээ. Тийм үү? Тийм. Өөх. Чи өөрөө сүүгээ угаагүй юм шүү.
Би ч надаас намган штэ. Би харин бас ингээд багтаа сүү сайн уужгаагүй болохоор нөгөө кальцаа ингээд сайн нөхөж аваад өндөр бол чадаагүй байхгүй юу? Сүү сайн уу, сүү сайн уу. Сүү хэрэгтэй шүү. Би тэгээд чамд бас байнга сүү гэдэг. Тэг чи яагаад ойрын хитоног сүү уугаагүй юм? Би юу? Тий? Сүү нэг жоох сонио амттай болоод зин. Мөр та хоёр ер нь ойрд айгүй их ингээл жуус ууй, ундаа ууй, тийм юм ууй гэлээсэн. Тэгээд та хоёр ерөөсөө амт ихтэй тийм ундаа жуус уугаад байгаа болохоор сүү уухгүй байгаад исэн юм биш үү, тийм үү? Гүү. Би дээр харсан байхгүй юу? За. Чи хөрөх цалгаатай байлээ. Тэгээд сүү нэг сонио амттай болоод исэн юм билээ. Хөрөгчөө салгаа хийц юм уу? Тийм. Тэгэхээр чи нөгөө нэг хөрөгчний температур нь алдагдаад сүү чин гашилсан юм бах та. Гэсэн болов. Би уг нь хөрөгчөөрөө дүүрэн сүү авцсан биз. За би ч гэдэг мөөрөө л авсан юм дөө. Тэгээд сонио амтагдаад исэн юм бах та. Тэгэхээр нь би өрөөс суугаагүй. Хөөе. Чи яагаад ингэж бидний биед кальц хэрэгтэй вэ гэдгийг мэдчихэв нөө? Хөөцөг өвддөг болохоор уу? Үгүй. Одоо ингэ бидний яс байгаа штэ. За. Одоо энэ биеийн дотор бид нарыг ингэж хөдөлгөд ингэж тусалж байгаа яс байгаа штэ. Энэ үү? Тий. Энэ үү? Бүх биеийн яснууд нь штэ. Энэ үү? Тий. Энэ эвэр бас яс үсттэй. Тий. Энэ шүүд бас уу? Тий. За. Тэнгүүд энэ бидний энэ бүх биеийн ясанд кальц хамгийн их хэрэгтэй байдаг байхгүй юу? Би сүү сайн уух юм бол тэгээд төмөр хөлтэй болох уу? Төмөрч болохгүй л дээ. Яс чинь сайн бэхжээд тэгээд өвдөхгүй байна гэсэн үг. Өвдөхгүй байна. Би хатуу болгомоор шүү дээ. Хатуу. Нөгөө нэг бүслий чинь. Гэд. Гэтэ тэр чин бас л ингээл нөгөө кальц сайн хэрэглээд тэгээд ясны юм бат бөх болж ийн гэсэн үг байхгүй юу? Унганы хүүхдүүд гэдсэн хүүхдүүдийг бүр будаа болгоно. Будаа болгоно гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Будаа болгоно гэдэг чинь юу гэж байгаа юм? Будаад болохгүй юу? Тэгж ярьж болохгүй штэ. Бөөрөө. Тэгэхээр яадгийн? Хэрвээ хин нэгэн шамайг ингээд шоколад дэвлэгсэн бол чи заавал зөрүүлээд тэднийг тийх албагүй штэ. Харин тэрний оронд чи өдөр болгон сүүгээ угаад кальц, витаминаа сайн нөхөж аваад эрүүл чирэг биетэй болох хэрэгтэй байхгүй юу? Йоо, би түлстэй. Бүр ингээд 2-3 сав сүүнэ. Тэгэл Гүй, нэг дор тэгж их хэмжээгээр уухтаа гол юм биш л дээ. Тогтмол хэрэглэх хэрэгтэй. За чи наана байж ээ юу? Би сүү уучаад ирээ. Сүү уучаад ирээ. Тийм, би сүү уучаад ирээ. За. Чи нэг уухтаа заавал нэг стакан сүү уугаарай заяа. Гүй, би нэг савыг уун. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ тогтмол байн өдөрт нэг аяг сүү ууж явах хэрэгтэй шүү. Тэгэх юм бол ерөөсөө кальцийн дутагдалд орохгүй. Йоо. Би хөө шууд зүгээр болж шин. Сүү уугаал шууд зүгээр болж гинөө. Тийм. Тэгээ бүр 5 сая бид төр өсчлөө шүү. Тэр хүүхдүүдээ өөрөө сүү уугаал шууд гүтэн зүгээр болсон гэж шин. Одоо хардаа. Одоогоо ирч хүчтэй болсон уу? Ингээд үүс унахгүй. Үүс одоо унахаа болцсон юм шиг байна уу? Заавал хэрэглэх ёстой аминд авдаг сүүгээ ингээд тогтмол хэрэглэх хэрэгтэй байгааз. Гэтэ би энэ сүүг сая баг 2 савыг уучих шиг болсон. Одоо нэг жоохон гид зүгдөөд байна. Тэгээд би тааруулж хэрэглэх ёстой гэж хэлсэн шүү дээ. За одоо штэ заяа. За. Чиний хүлчээ өвдгөө байлсан шүү дээ. Тэгэхээр хоёлаа гоё дуу сурах уу? Дуу юу? Тий. Сүүний тухай дуу юу? Үгүй. Тэ юуны тухай дуу юм? Ямар ч дуу байж болно шүү дээ. Ямар ч дуу юу? Тий. За сонсъё. Ямар ч байсан чиний сураагүй шин дуу. За одоо хоёлаа дуу сурцгаая. Үзэгч хүүхдүүдтэйгээ хамтдаа дуу сурцгаая. Сүүгээ угаарай. За өнөөдөр би үзэгч хүүхдүүдтэй олон инжирдээ шинэ өглөө гэдэг дууг заахаар бэлдэж ирсэн. За энэ хүү дууны ая зохиогч бүрөвдөрч үгийг Дашоног гэдэг хүн бичсэн байна. За шинэ өглөө гэхээр ер нь юу бодогдож байна? Манай инжирийн өглөө ер нь яаж эхэлдэг вэ? Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Тэр тухайгаа яриач. Би өглөө ер нь бол 9 өнгөрөөд сэрдэг. Тэгээд өглөө босоод шүд амаа угаагаад тэгээд
өглөөнийхэн цайг уугангуудаа би 3-5 дахь өглөө 11 цагаас математикийн сургалтанд явдаг. Тэгээд 11 цагаас идэг болохоор ер нь бол гэс цагаа уцаа тэгээд сургалтандаа явдаг. За бусад өдрүүд нь болохоор яг л ингээд би нөгөө сургалттай өдрөө болохоор заримдаа жоох ингээд оройд сэрдэг байхгүй юу? Орой унтаад. Тэгээд оройд чинь тутаа нөгөө ор мороо хураахгүй явцдаг. Тэнгүүт манай анаа ор хураадаг. Тэнгүүт ингээд манай анаа ингээд заримдаа өөрөө явцдаг байхгүй юу? Тэнгүүт би заримдаа ор хураагаад идэг. Хоёр бас ээлжилдэг нэ штэ тийм ээ. Нэгээ байхгүй хойгоор нэгээ нөхөж одоо ажиллах хийдэг байхаа нэ штэ. За манай энэ ч бүр аюу олон дугуйланд явдаг тий. Дугуйлан сонгонд математикийн сонгонд явдаг бас бүжгэлдэг тий. Бүжгийн сургалтанд явдаг. Одоо өөр нэмэлт сургалтанд явж байна уу? Одоо өөр явахгүй байгаа явъя л гэж бодож байгаа даа. Явъя л гэж бодож байгаа. За инжирийн өглөө бол одоо бас 3-5 дахьын өглөө бол маш гоё ирж хүчтэй. Одоо хичээл сургуультаа явах гэсэн тэгж хэлдэм байх. За бусад өдрүүд нь бол жирийн нэгэн сайхан өглөө эхэлдэг байх тийм ээ. Миний хувьд бол ингэ санагдал та. Хүн ингээд өглөө ямар одоо сэтгэл санааны байдал тий ямар сэрнэ тэр өдөр яг тийм байх юм шиг санагдаад байдаг байхгүй. Өглөө маш гоё ирж хүчтэй, маш гоё юм цоглог сэрээд тий. Бүтэн нойрон ханц ингээд сэрх юм бол тэр өдөржингөө амар гоё юм аз жаргалтай ажил үйлс ингээд гоё бүтсэн тийм өдөр байдаг. Бүр ингээд нэг амар их нойр хүрээл нойроо харамлаад ингээд сэрсэн бол ингээд өдөржингөө нэг юм унтаахаа ингээд яваад байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр заримдаа ингээд дотоо нойртой ингээд сэрээд хичээлдээ явах штэ тий. Эсвэл ингээд унтсан ингээд санаа ингээд зүгээр тоглох гээд ч юм уу сэр гэдэг сэрэж штэ тий. Тэнгүүт заримдаа ингээд дотоо нойртой ингээд хуур хүрээд барьж аваа баг зодчмаар санагдаад байна. Яа гэдэг ингээд ээжигээ юу. Мэдгүй хинжээс ингээд яа гээл ингээд баг ингээд арилмаар санагдаад байдаг. Тэгэхээр хүнд нойр их чухал тий. Орой эрт унтаж өглөө эрт босох хэрэгтэй. За энэ шинэ өглөө гэдэг өнөөдөр заах дуу маань маш гоё одоо химнэлтэй маш гоё өглөөг одоо өглөө болгон энэ дууг бараг сонсож ирвэл үнэхээр аз жаргалтай өглөө болгоныг ухтахаар тийм гоё дуу байна. За тэгээд одоо болохоор бүгдээрээ шинэ өглөө дуугаа бүгдээр нь нэг сонсоод үзцгээе. За дуу таалагдсан уу? Дуу таалагдсан.
Айгуу гоё дуугаз маш гоё цоглог хэмнэлтэй. Үнэхээр өглөөг бас нэг юм гоё ихлүүлмээр баг өглөө болгон энэ дууг бүр сонсож сэржимаар санагдлаа. Энэ нөгөө нэг өглөө болгон яг шинхэн гэдэг үгээр нэг айгуу гоё. Тийм. За одоо харин бүгдээрээ эхлээд дууныхаа үгийг уншиж танилцаж цээжилцгээе. Үүрийн шуудын жиргээ шинхэн. Үрийн шуудын жиргээ шинхэн. Үүлээр арчсан тэнгэр шинхэн. Үлээр арчсан тэнгэр шинхэн. Үлээх салхины амьсгаар шинхэн. Үлээх салхины амьсгаа шинхэн. Өглөө болгон дандаа шин. Өглөө болгон дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За хоёрдугаар адаг. Нарны алтан цацраг шинхэн. Нарны алтан цацраг шинхэн. Навчин дунсан шүүдэр шинхэн. Навчин дунсан шүүдэр шинхэн. Найз нөхдийн бодол шинхэн. Найз нөхдийн бодол шинхэн. Намуун өглөө дандаа шин. Намуун өглөө дандаа шин. За дахилт шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За 3 дугаар адаг. Энэ шинэ өглөө дуу маань 3 бадагтай дуу байна. За 3 дугаар адаг нь унших номын хуудас шинхэн. Унших номын хуудас шинхэн. Уянгат дууны аялгау шинхэн. Уянгат дууны аядгау шинхэн. Багчууд бидний яриа шинхэн. Багчууд бидний яриа шинхэн. Баярт өглөө дандаа шин. Баярт өглөө дандаа шин. Дахилт шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За маш гоё үгтэй. За одоо харин бүгдээрээ манай инженер дууныхаа аяыг бараг мэдэх байхаа тий. За тэгвэл хамт аялаад болох уу? За тэгээ. Үрийн шуудын жиргээ шинхэн. Үлээр арсан тэнгэр шинхэн. Үлээх салхины амьсгаа шинхэн. Өглөө болгон дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. Хоёрдугаараадаг. Нарны алтан цацраг шинхэн. Навчин унсан шүүдэр шинхэн. Найз нөхдийн бодол шинхэн. Намуун өглөө дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За хамгийн сүүлийн бадаг. Унших номын хуудас шинхэн. Уянгат дууны аялгау шинхэн. Багчууд бидний яриа шинхэн. Баярт өглөө дандаа шин. Шинийг хайх эрлийн өглөө. Шинийг хийх урмын өглөө. Шинийг нээх хүслийн өглөө. Шинийг авчрах инхийн өглөө. За ийм аятай ийм гоё дуу байна. Шинэ өглөө дууны дахилт надад маш их таалагдлаа л да. Шинийг хайх эрлийн өглөө, шинийг хийх урмын өглөө, шинийг нээх хүслийн өглөө, шинийг авчрах инхийн өглөө. Өглөө болгон шинэдэг, өглөө болгон бидэнд одоо шинийг хайж ирж болох эрлийн өглөө байдаг. За шин бүхнийг авчирсан инхийн өглөө бас байдаг гэд. Энэ дууны дахилт бол маш гоё том өргөн тийм агуулгатай. Тэгээд би бүр энэ дууны зохиогчийг бас маш их багтаж байна л да. Яг тэгвэл дахилтан заяа. Ингээд нэг мөрөндөө 2 хүүхдээ. Тэгэд ийм цөөхөн үгэнд ийм гоё өргөн цар хүрээтэй ийм утга агуулгыг багтаагаад бичнэ гэдэг бол
үнэхээр авьяастай мундаг зохиолж байна гэж би бодож байна. За тэгээд үзэгч хүүхдүүд маань шинэ өглөө дуугаа сураад өглөө болгоныг энэ дууг сонсож эхлүүлээд өглөө болгоныг аз жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй тэгээд бас эрүүл их өглөөг хөтөж байгаарэ гэж хүсмээр байна. За ингээд дууны булангаа шинэ өглөө дуугаа дахин нэг сонсоод дуусгацгаая. 우리 쇼디 짙게 신혜 улер хацсан тэнгэр шинхэ улер сэхний амьсаа шинхэ өглөө болгон дандашин шиний хаа эрдийн өглөө шиний хүрмийн өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө нарны автом затрал шинхэ навчин усан шүдэр шинхэ майснути водор шинхэ намун өглөө данташин шиний хаа эрдийн өглөө шиний хүрмийн өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө ушах номын удас шинхэ бингат туни айгу шинхэ багчуд бидний яра шинхэ баяр өглөө дандашин шиний хаа эрдийн өглөө шиний хүрмийн өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө ля 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 шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө. За, манай бөөрөө тэгээд бас үзэгч хүүхдүүд маань өнөөдөр сүү бидний биед ямар их хэрэгтэй, кальц гэж юу болох, сүүнд ямар их кальц агуулдаг гэдгийг ойлгож авсан бах тийм ээ? Ойлгосноо бөөрөө? Ойлгосон. За, бөөрөө тэгвэл үзэгч хүүхдүүдэд хандаад юу гэж хэлмээр байна? Сүүсээ угаарай. Өдөр болгон тогтмол нэг аяга сүү ууж хэвшээрээ хүүхдүүдээ. Нэг савыг угаарай. Тэгэж болохгүй штэ бөөрөө. Тэгэхээр яадаг юм? Нэг сав сүү тэгж хэтрүүлж хэрэглэж болохгүй. Тэгвэл хурдан өсөх юм биш үү? Сая нэг сав суугаа чи яалаа чи нэг гиз чи өглөө гэтгсэн мэт. Би 2 савыг ууссан шүү. За. Тэгээд давхар боорцог идээд. Бөөрөө хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлнэ шүү. Зөв үү? Тий. Сүү уух чинь зөв биш юм уу? Нэг аяг сүү. Нэг аяг уу? Тэр чи хэмжээтэй байхгүй юу да? За хүүхдүүдээ та нар нэг аяг суугаарай заа юу? Би 2 аягийг 2 савыг ууч. За хоёул өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлүүлэх үү? Өндөрлүүлэх үү? Тий. За тгий. За дараагийн дугаараар уулзцгаая хүүхдүүдээ. Баяртай. Сүүгээсээ угаарай баяртай. Өнөөдөр ястай гоё өдөр шүү тийм ээ бөөрөө? Харин тийм ээ айгуу гоё өдөр байна. Тий, хавар олоод, дулаараад, тэнгэр цэлмэг, шуургагүй. Ястай